Бурхан шашин энгийн хэлээр нэвтрүүлэг өнгөрсөн дугаартаа гівш лам төгөн тавчтай хийсэн ярилцлагын эхний хэсгийг хүргэсэн бол энэ удаад ярилцлагын 2 дугаар хэсгийг үзүүлж байна. Энэ дугаарт бидний ярилцлага шинжлэх ухаан болон Бурханы шашинд хүн өдөр тутмын амьдралдаа юуг анхаарч хэрэгжүүлж байдаг зэрэг сонирхолтой сэдвээр үргэлжлэх болно. Та бидэнд Бурханы шашин болон шинжлэх ухаан хоёрын уялдаа холбооны талаар ярьж өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Энд маш том уялдаа холбоо бий. Үндсэндээ шинжлэх ухааны тогтолцоо Бурханы шашны тогтолцоо хоёр маш адилхан. Аливаад шинжлэх ухаанчаар хандвал үнэнийг зөвхөн батлан нотолсны дараа л сая шийдвэрийг гаргадаг. Шинжлэх ухаанд шалган нотлоог үгээр хээзээж энэ үнэ гэж баталдаг. Үннийг батлах хүртлээр тэд судлан шинжилсээр л байдаг. Үүнтэй адилхан Бурханы шашинд аливаад үргэлж яагаад гэсэн асуултыг тавьж учир шалтгааныг олж үүний эцэст задлан шинжилж ойлгодог. Бурхан багш хэлэхдээ миний ухаанд шав, хуваргууд, энгийн хар хүмүүсээ цохор итгэл, мухар сүсгээр надад битгий сүсгэл. Эхлээд миний сургаалыг шинжлэн тань, судалж мэд, зөвхөн өөрийнхөө оюун ухаанаар үнэн гэдгийг танин мэдсэн цагт л миний сургаалыг хүлээн зөвшөөрөө гэж айлдсан. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаанч хандлага. Та ийм шинж чанарыг өөр аль шашнаас олохгүй. Өөр шашинд бол бүтээгч ингэж хэлсэн болохоор та үнийг хүлээн зөвшөөр гэж тулгадаг. Мөн Бурхан багш та бүхэн надаас ч гэсэн асуулт асуух хэрэгтэй гэж зөвлөсөн. Ийм учраас аливаад хандах шинжлэх ухаанч хандлага, Бурханы шашны хандлага хоёр адилхан юм. Үүний хажуугаар шинжлэх ухаан, Бурханы шашин хоёрт ялгаач бас бий. Шинжлэх ухаан гэдэг бол хөгжил дэвшил. Гадаад нөхцөл байдлын хөгжил дэвшил. Технологийн хөгжил дэвшил гэдэл энэ бол нэг ёсонд хүний 5 мэдрэхүйн аз жаргал 5 тухтай байдлыг дээшлүүлэх хөгжил дэвшил шүү дээ. Харин Бурханы шашин бол ийм биш. Бурханы шашин хүний сэтгэлийн хөгжлийг чухалчилдаг. Бурханы шашин бол бидний өдөр тутмын амьдралд төвөг учруулагч, уур хэлэн, хүсэл, шунал, мунхаг буюу юм мэдэхгүй байдлыг багасгаж, өөрийнхөө сайхан сэтгэл гих зэрэг сайн чанаруудыг хөгжүүлэх арга ухаан юм. Энэ бол Бурханы шашны гол үзэл шүү дээ. Үүнийг хүнд төлөвшүүлэх нь Бурханы шашны зорилго. Шинжлэх ухаан болон Бурханы шашны үзэл онол түүнийг задлан шинжлэх арга барил нь нэлээд төстэй. Ийм учраас сүүлийн үед шинжлэх ухааны зарим эрдэмтэд Бурханы шашныг сонирхон судлах болсон. Бурханы шашин бол сүүлийн жилүүдэд Америкт хүчээ авч байгаа соёлын болоод шашны урсгал болохыг статистик тоо баримт харуулж байна. Нэгдсэн улсын нийт хүн амын 9% нь Бурханы шашинтан болоод байгаа нь христийн шашин, жудизм, шашингийн үзлийн дараа орох дөрөвдөгч итгэл бишрэлийн их булаг болжээ. Америкийн Бурханы шашинтангуудын ихэнх нь Аз Америкчууд байгаа юм. Нэгдсэн улс Бурханы шашинтангуудад гайхалтай өөр орчин бэлгэлээ зогсоогүй тэдний хөгжлийн явц дахь өвөрмөц түүх, цаашдын түгэн дэлгэрэлтийн үргэлжлэх үе шатыг өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж байна. Сүүлийн үед Бурхан шашныг шинжлэх ухааны үүднээс судалдаг Mind and Life Institute идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Тус институтийн удирдлагын баг өрнөтийн нэр хүнд бүхий идэвхтэй судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдээс бүрддэг бөгөөд тэд төрөл бүрийн судалгаа хийхээс гадна Бурханы шашныг шинжлэх ухааны үүднээс судлах судалгаа шинжилгээг явуулж уулзалт ярилцлагуудыг зохион байгуулдаг байна. Гэхдээ Бурханы шашны зарим ойлголт сургаалууд ойлгоход маш хэцүү. Бурханы шашинтай хүмүүс та бүхэн хэлэхдээ хүний төрлөөс гадна өөр 5 төрөл байдаг. Жишээ нь там, тэнгэр, араатны төрөл гэх мэт төрлүүд байдаг. Амьтны төрөл байдгийг би мэднэ л дээ. Яагаад гэвэл бид харж бас хүрч чаддаг. Харин бусад төрлүүдийн хувьд бид байгаа үгүйг нь үнэхээр мэддэггүй. Бид тэднийг хардггүй, бас хүрч үзээгүй. Та бүхэн тэднийг үнэхээр байдаг гэж яаж батлах юм? Мөн гэгээрэл төрж бодлох тухай ярьдаг.
Энийг ч гэсэн хэрхэн батлах вэ? Гэгэрэлд хүрч болдог гэдэг нь батлагдсан. Бид бурхны шашны ёсоор бол хүн гэгэрэх боломжтой гэж хэлдэг. Гэгэрнэ гэдэг нь хааны газарт очно гэсэн үг биш юм. Гэгэрэлд хүрэхийг төвдөр санжай гэдэг. Монголоор бурхан болно гэж хэлдэг. Үнэн дээр бурхан гэдэг нь Будда гэсэн үг. Будда гэдэг нь санскрит үг бөгөөд хоёр утгатай шүү дээ. Эхнийх нь сэрсэн гэсэн утга байна. Харин хоёр дахь нь өргөжин дэлгэрэх гэсэн утга байна. Энийг төвдөр санжай гэдэг юм. Сан гэдэг нь сэрэх гэсэн утгатай. Юунаас сэрэх вэ гэвэл мунхаг байдал төрөгдлөөс сэрэх. Ямар төрөгдөл байна вэ гэвэл миний өмнө хэлсэнчлэн уур хилэн, хүсэл шунал, ата хорсол гэх зэрэг хүний муу сэтгэлийн нойрноос сэрэх юм. Харин J буюу өргөжин дэлгэрэх гэдэг нь хүний мэдлэг оюун дэлгэрэх. Оюун ухаанаа хөгжүүлэх гэсэн утгатай юм шүү дээ. Үүнийг л Будда гэж нэрлэдэг. Одоо асуулт руугаа эргэж очие. Бидний асуулт бол бид эдгээр муу сэтгэлээсээ үнэхээр ангижирч чадах уугүй юу гэдэг асуулт тийм биз дээ. Тийм үү? Тийм ээ. Тийм ээ. Бурхны шашинд үүнийг логик, учир шалтгааны хувьд хэрхэн тайлбарладгийг авч үзье л дээ. За бидний уур хилэн, хүсэл шунал, мунхаг байдал нь буруу сэтгэл. Зөвхөн энэ шүү дээ. Эдгээр нь буруу сэтгэлээр өдөөгдсөн байдаг. Жишээ нь та даарвал хүйтнийг багасгах ямар нэг эсрэг зүйлийг олох юм уу? Тийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болно. Та зөвхөн сэрүүхэн болоосой гэж залбирх нь хангалтгүй. Үүний оронд халууныг дэмжихэд байгалийн жамаараа хүйтэн байхаа болж та даарахаа болно. Үүнтэй адил уур хилэнг багасгахын тулд өөрийнхөө энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлийг төрүүлнэ гэдэг нь аливааг сайн талаас нь харна гэсэн үг юм. Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлээд ирэхээр байгалийн жамаар уур хилэн багасна. Мөн мунхаг сэтгэл байна. Мунхаг сэтгэл гэдэг нь бодит байдлыг ухамсарлахгүй байх явдал юм. Та бодит байдлыг ойлгож, энэ ойлголтоо улам бэхжүүлж чадсанаар өөрийнхөө муу сэтгэлийг аажмаар багасгаж, үүнээс бүр мөсөн салж болно. Үүнийг л бид гэгэрэл гэж нэрлэдэг. Одоогийн бидний сэтгэлд маш олон төрлийн муу сэтгэл агуулгадж байдаг бол энэ бүхнийг алга болгож чадвал түүнийг гэгэрэлд хүрлээ гэж хэлдэг шүү дээ. Хүмүүс там бэрдийн төрлийг хараагүй гэж боддог. Хүний төрөл байгааг мэдэхэд амархан гэдгийг та мэднэ. Амьтны төрөл ч гэсэн. Одоо тэнгэрийн төрлийн тухай асуудал гарч ирнэ. Та анхааралтайгаар бодож үзвэл бидний нүдэрээ харж чаддаггүй олон амьд амьтан байдгийг ойлгох болно. Бид харддаггүй ч гэсэн тэд оршсоор л байдаг. Бид сүнсний тухай ярьдаг. Одоо зарим эрдэмтэд онцгой сонин аваа гаргадаг биетийг судалж байгаа гэж хүртэл ярьдаг шүү дээ. Ямар нэгэн зүйл байна гэж үзээд судалж байгаа. Хүмүүс бэрдийн төрөл байгааг мэдэхгүй гэж хэлдгийн цорын ганц шалтгаан нь бид үүнийг харахгүй байна гэж хэлдэг. Ийм болохоор би үүнийг баттай мэдэхгүй гэдэг. Энэ шалтгаанаар үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй л дээ. Мөн бурхны шашинтай хүмүүс бид урд төрөл, хойд төрлийн тухай ярьдаг шүү дээ. Хэн нэг нь урд нас, хойд нас гэж байхгүй. Ягаад гэвэл би тэрнийг санахгүй байна гэж хэлж магадгүй л дээ. Энэ үнэндээ бүрэн дүүрэн хариулт биш юм. Тэгвэл урд нас, хойд нас гэж байдгийг бид яаж мэддэг вэ? Өөрийнхөө урд насыг эргэн сандаг олон хүн бий. Хэрвээ үнэхээр урд нас байдгүй юм бол тэд яаж урд насаа эргэн сансан байж таарах вэ? Энэ бол урд нас байдаг гэж хэлэх нэг шалтгаан. Хоёрдугаарт учир шалтгаантайгаар бодож үзвэл хүн төрлөختөн бид
хоёр янзын мөн чанартай. Бие ба сэтгэл гэж. Бие бол биет зүйл шүү дээ. Харин сэтгэлд биет чанар гэж үгүй. Бурхны шашны үзлэр бол шүү дээ. Тарих бол оюун санаа биш. Бид үүнийг хараахан сэтгэл биш гэж үздэг. Тэгэхээр энэ бие бүрэлдэхэд ямар нэгэн нөхцөл шалтгаан заавал байх ёстой. Энэ биеийн ДНК-г шинжилээд үзэх юм бол чи эцэг эхээс үүссэн болох нь тогтоогдно. Эцэг эхээ чинь бие бас л тэдний эцэг эх буюу өнгөрснөөс бүрэлдсэн болж таарна. Энэ мэтчлэн өнгөрсөн рүү явсаар л байх болно. Ингээд анх ертөнц үүссэн гэх их тесрэлтийн өмнөх цаг хугацааг аваад үзье л дээ. Тэр үед бие болоход ямар нэг шалтгаан байсан байх ёстой болж байна да. Бурхны шашинд бол үүнийг хомхын тос гэдэг юм. Бидний биеийг бүрэлдүүлэгч эс бүрийн өнгөрсөн рүү ойртох тусам энэ хомхын тосонд хүрдэг. Одоо бидний сэтгэлийг аваад үзье. Бурхны шашны сургаал ёсоор бол хоёр төрлийн шалтгаан байдаг юм. Бодит шалтгаан ба хавсарсан шалтгаан гэж. Жишээ нь та газарт үр суулгаад түүнээс цэцэг ургалаа гэж бодоход газарт суулгасан үр нь бодит шалтгаан. Харин арчилга, ус дулаан нь үрийг ургуулах хавсарсан шалтгаан болно гэсэн үг. Бурхны шашны ойлголтоор таны биеийн биет байдлыг үүсгэх бодит шалтгаанд өнгөрсөн үед гэх юм уу урд төрөлд ямар нэг биет зүйл заавал байх ёстой гэж үздэг юм. Сэтгэл үүсгэхэд бас хоёр төрлийн шалтгаан байгаа. Бодит шалтгаан болон хавсарсан шалтгаан. Бодит шалтгаан болсон бидний анхдагч сэтгэл байсан байж бидний одоогийн сэтгэл бий болсон байж таарна. Өчигдрийн сэтгэлийн үргэлжлэл өнөөдөрт байгаа гэсэн үг шүү дээ. Өчигдрийн сэтгэл уржигдраас үргэлжилсэн гэх мэт явсаар байгаад эхийн хэвлийд байх үед очноо. Эхийн хэвлийд байх үеийн сэтгэл хаанаас үүссэн бэ? Зарим хүн ээжээсээ авсан гэж хэлж болно, би харин үгүй гэж хэлнэ. Эх нь бүх зүйлийг мэддэг байхад харин хүүхэд төрөхдөө тийм байдаггүй. Бид хүүхдийн сэтгэлгээгээр энэ тэдний хүүхэд гэж таньдаггүй шүү дээ. Биеийн талаас нь бол бид ДНК-гаар нь л хүүхдийг энэ түүний хүүхэд мөн гэдгийг баттай мэдэж чадна. Хүүхдийн сэтгэлээр тэр түүний ээж нь гэж бид мэдэж чадахгүй. Ямар ч эрдэмтэн үүнийг баталж чадахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний бие биет зүйлээс үүсэлтэй. Бидний оюун санаа харин эцэг эхээс авсан зүйл биш ээ гэсэн үг. Ийм учраас сэтгэлийн үүсэх бодит шалтгаан нь бас сэтгэл байж таарна. Тийм болохоор Бурхны шашинтнууд урд насны сэтгэлийн үргэлжлэл одоогийн сэтгэл мөн гэж үздэг. Би ч ялгаагүй. Сэтгэл байгаа л бол тэнд урд нас гэж байна л гэсэн үг. Таны мэдэж байгаачлан би оюутан байхдаа Бурхны шашинт оюутнуудын холбоонд ажилладаг байсан юм. Тэр үед нэг хүн надаас маш олон хүн зөвхөн хоолтой хонохын төлөө шаргуу ажиллаж байна. Тэдэнд урд нас юм уу? Хойд насны тухай бодож буян хийх чөлөө зав бараг байхгүй. Чи тэдэнд яаж туслах юм бэ гэж зарим хүмүүс надаас асууж байсан. Та энэ талаар хэлээч. Зөвхөн энэ амьдралын төлөө завгүй хөдөлмөрлөх тэр хүмүүст би хэрхэн тусалж чадах вэ гэж юу? Тэд эсвэл урднаас байдаг гэдэгт итгэдэггүй хүн хэнч байлаа гэсэн. Хүн энэ насандаа сайн үлийг бүтээх юм бол хойд насандаа гарцаагүй сайн төрөлд төрөх болно. Ер нь энгийн хүмүүс өглөөс ирээд өнөөдөр би амьд байгаа нь хичнээн азтай хэрэгвэ. Би амьтан болж төрөөгүй хүн болсон учраас оюун ухаан ашиглаад өөрийнхөө аль чадхаар бусдад туслая гэж шийдэх хэрэгтэй. Тэгэд би өнөөдөр аль чадхаараа бусдад туслах болно. Үгүй бол ядаж бусдад хор хүрэхгүй гэсэн сэтгэлийг хүчтэй төрүүлэх хэрэгтэй. Үүний дараа өөрийнхөө өдөр тутмын ажил, бизнес байна уу, юу байна, тэр ажлаа хийж, бизнес хийдэг байлаа ч гэсэн түүнийг зарчимтай, зөв зохицуулалттай хийж, бусдыг хуурм мэхлэхгүй байхад л болно. Хуурм мэхлэх, хорлох сэтгэлгүй л бол юу ч хийж болно.
Тэгээд орой унтахаас өмнө тэр өдөр юу хийж, юу үйлснээ эргэн санаж, бусдад хор хүргэж, муу сэтгэлээр хандсан бол гэмээ наманчилж, би өглөө амлснаа биелүүлээгүй байна гэдгээ ухамсарлаж, ахиж ингэхгүй гэдгээ өөртөө амлах хэрэгтэй. Харин өдрийн турш өглөө өөртөө амлснаа биелүүлж чадсан бол би үнэхээр хүн шиг амьдарч байна гэж тэрэндээ баярлан урамших хэрэгтэй. Ийм сэтгэлийг төрүүлж чаддаг тэр хүн урд нас, хойд насанд итгэдэггүй ч байлаа гэсэн эргэн төрөх нь гарцаагүй юм. Яагад гэвэл түүний энэ төрөлдөө бүрдүүлж байгаа шалтгаан нь сайн учраас юм шүү дээ. Because his causes in this life is very good one. Залуу хүний хувьд хэрхэн орчин үеийн бодис байх вэ? Монголын залуучууд бурхны шашинтай хүний хувьд ямар байдалтай биеэ авч явах ёстой талаар мэддэг байх нь их чухал гэж би боддог. Яагаад гэхээр бид бурхны шашны талаар их ерөнхий ойлголттой явдаг. Бидний эцэг эгчийн талаар тийм их туршлагатай биш. Хэрхэн орчин үеийн бурхны шашинтан байх вэ гэж асуулаа. Энэ их чухал асуудал. 21-р зуунд бид амьдарч байна шүү дээ. Энэ үед мэдлэггүй, харанхуй бүдүүлгэр амьдрах боломж байхгүй. Тэгэхээр бурхны шашинтай залуучууд орчин үеийн боловсрол, бурхны шашны мэдлэг хоёрыг л хослуулах хэрэгтэй. Энэ нь бурхны шашинд мухраар сүсгэлэхийн нэр огтосон биш. Би сүм хийдэд оч гэж хэлээгүй. Энэ тийм чухал биш. Эхлээд бурхны шашин гэж юу вэ гэдгийг судлах хэрэгтэй. Чиний өдөр тутмын амьдралд өгөх ашиг тус, сайн тал нь юу вэ? Орчин тойрон бусад хүмүүст хэрэгтэй тал нь юу вэ? Улс оронд маань ямар хэрэгтэй юм бэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Бурхны шашныг судлах хэрэгтэй. Залбирал унших нь тийм ч чухал биш. Эхлээд бурхны шашныг судалж мэдчихээд дараа нь түүнд сүсгэлж бишэр. Тэгж чадах юм бол энэ хүн хоёр далавчтай л боллоо гэсэн үг. Орчин үеийн боловсрол бурхны шашны мэдлэг гэсэн. Энэ ч утгаараа жинхэнэ бурхны шашны залбирал, өөр шашны залбирал хоёр огт өөр зүйлс юм шүү дээ. Ихэнхдээ хуврагуудын хурал хорж та бүхний уншлага уншиж байгаа нь бидний өдөр тутмын амьдрал ямар байх ёстой вэ гэдгийг номонд бичснээр л бидэнд сануулж байгаа юм. Сүм хийдүүдэд үргэлж хэлээр дамжуулан сайхан үгийг хэлж, түүнийг сэтгэлдээ дадуулах үйлийг хийж байдаг гэсэн үг юм. Таны зам байдал, харилцааны дадлыг сайжруулах дасгалыг хэлээр дамжуулан хийж байна л гэсэн үг. Хүн заримдаа ямар нэг зүйлийг хэлэхэд би энийг хийх ёстой шүү дээ гэж санддаг. Үнэн дээр бурхны шашны уншлага энэ юм. Одоо л энийг зөвхөн уншлах төдийд ойлгоод байгаа юм. Тэгэхээр бурхны шашинд суралцах хэрэгтэй. Ер нь Монголын залуус маш азтай. Бурхны шашны тухай олон ном орчин үеийн монгол, англи зэрэг хэлээр гарч байна шүү дээ. Гэхдээ ном болгоныг унших гэсний хэрэггүй. Далай багшийн сургаалууд гэх юм уу, тиймэрхүү номнуудыг унших хэрэгтэй. Иймэрхүү номнуудыг уншсны дараа л та бурхны шашны ач холбогдлыг ойлгох болно. Үүний дараа өөр шашинд орох тухай асуудал гарахгүй. Би 100% итгэлтэй байна. Баярлалаа. Бидний ярилцах цаг дуусж байна. Тэгэхээр сүүлчийн асуултыг би танд нээлттэй үлдээж байна. Маш их баярлалаа. Би нэг зүйлийг орхигдуулсан байна. Үүнтэй холбогдуулаад би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна л да. Монголын залуус дэлхийд дахинд бурхны шашин хэрхэн өргөн дэлгэрч байгааг харж түүнээс суралцах хэрэгтэй. Яагаад энэ шашин сэргэн дэлгэрч байна вэ? Одоо барууны хэдэн их сургууль бурхны шашны, тэр тусмаа бурхны шашны бясалгалын хөтөлбөртэй болоод байгааг харж болно. Жишээ нь энэр нэгүүлсгүй сэтгэл гэх мэт. Эдгээр сургуулийн тоонд Стэнфордын их сургууль, Висконсины их сургууль гэх мэт сургуулиуд багтаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө эрдэмтэд оюутнуудыг шинжилгээнд хамруулдаг. Хөтөлбөрийн үеэр тэд бурхны шашны багшийг урьж бясалгал хийж, энэрэнгүй сэтгэл зэргийг бясалгаж,
Бурхны шашны ёсны оюун ухааны дасгал хийдэг. Хөтөлбөр эхэлж тэд бясалгал хийхээс өмнө эрдэмтэд тэдний толгойд шинжилгээ хийдэг тусгай төхөөрөмжийг суурилуулан шинжилдэг юм. Харин хөтөлбөрөөр хичээлснээс 1-7 хоногийн дараа дахин өнөөх төхөөрөмжөөрөө шинжилгээ хийхэд маш их дэвшил ажиглагддаг. Тухайн оюутан сэтгэн хувьд илүү тайван дүлгөөн болж стресс нь мэдэгдэхүйц багассан байхыг тэд олж мэдсэн юм л да. Тийм учраас энэ алдартай сургуулиуд энэ төрлийн хичээлийн хөтөлбөртэй болохоор шийдвэрлэж үүнийг хэрэгжүүлж ихсэн. Ийм учраас өнөө үед маш олон эрдэмтэд Бурхны шашинтай санал нийлэх юм уу? Нөгөө нэг хэсэг нь түүнийг үгүйсэхийг хичээх байдлаар Бурхны шашныг сонирхон судалж байна. Америкийн нэртэй эрдэмтэн тарих судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын материал шалгарсан Мингүр Римпучийг оролцуулсан ажээ. Тархины нарийн мэдрэмжтэй төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр инрэл нэгүслийн тухай бодохыг даалгасан байна. Ердийн шинжилгээнд нийт 16 мэдрэгч электродыг хүний толгойд зүүж ашигладаг бол маш нарийн шинжлэх үүднээс Мингүр Римпучийн толгойд 128 мэдрэгчийг зүүжээ. Ингээд үр дүн харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж эхийн хайр шиг хайр инэрлийн мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү ажээ. Харин Мингүр Римпучигийн тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхширтал маш өндөр үзүүлэлт гаргасан байна. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хинж үзүүлж байгаагүй нь тарих судлалд яах аргагүй онцгой үйл явдал болоод байна. Хамгийн сонирхолтой нь хайр нэгүслийн тухай бодгоо болонгууд энгийн хүмүүсийн гамма долгион шууд бурсан бол лам нарынх өндөр түвшингөө удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа. Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж тархины зүүн буюу аз жаргал амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нэгүүлсэнгүй амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь орчин үеийн шинжлэх ухаан, ангаах ухаанд томоохон нээлт болж Time сэтгүүл эрдэмтэн Ричард Дэвидсоныг Америк нэгдсэн улсын 2006 оны онцлог хүнээр шалгаруулж байжээ. Энэ бүхнийг харахад Альберт Эйнштейн хэлсэн үг биелэлээ олж явах шиг санагддаг. Тэр хэлэхдээ ирээдүйд жинхэнэ дотоод мөн чанараараа шинжлэх ухаантай хоршин нийлж чадах шашин бол зөвхөн Бурхны шашин. Өөр ямар ч шашинд орон зай байхгүй гэсэн. Одоо энэ үг үнэн болох нь батлагдсаар байна. Ийм болохоор Монгол хүн Бурхны шашны соёлоо хадгалж үлдэх нь чухал юм. Энийг л би хүсэж байна. Ялангуяа Монголын залуусаас. Баярлалаа. Зүгээрээ баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ тэгэхээр Бурхны шашин энгийн хэлээр нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Өмнөд Энэтхэгийн Серахидийн төвд лам гэвш төвдөн даш оролцлоо. Үнэн сэтгэлээр ам бий. Өнгөрсөн одоо ирээдүйн буйнаа. Үргэлж бусдын тусын тулд өчүүхэнж эргэлзэлгүй ямагт зориул суваа бий. Аян замд зорчигчдийн хүтчин асах цулт хүсэгчдийн гигэн, амрах ор мөрөөсөгчдийн орн, ажиллах бол хүсэгчдийн зарцсан, асарлаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай бий. Арьяавал Бурхны нэгүсгийн мутраас асгаран үргэлжилсэн сүүн далайгаар ангасан бүгдийн шамлал амьрлаж аштын жаргалд умбах болтугай. Зэвт сумны аимшигт мөндөр балт хурын намраа тусал болтугай. Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн цэцэг барин золгох болтугай. Хин намайг ачлаваас та, хин намайг доромжлоос та, хин намайг үл танигч та, хин бүгд хотлоор төгс амьрлах болтугай. Огторгүйн хязгаар хаа хүрвч, орчлонд амьтад ээлжлэн төрсөөр, асрах сэтгэлээр бие мөн төдийд амьтдыг авран явагчин болтугай. Атгах хорыг ангаах юм, амгалан жаргалангийн гарах үг, ариун дээд гэгэрлийн сургаал энж, 10 зүгт түгэн дэлгэрэх болтугай.